За. Ford-ийн бас моделында 1934 онд үйлдвэрлэгдсэн. Яа хийц мэдсэтэй нэр. Янз юм бэ. Эндээ бариултаа. За тэргүүрийн хөрхэн загварууд байгаа. За энэ ногоон машин хэдэн оных вэ? 2 хон суудаг юм байна. 1924 онд гинэ. За миний мэдгүй брэндүүд бас их байна. Ситро. Гэдэг загвар шүү дээ. За энэ болохоор Margon Aurio гэнэ. 1922 онд үйлдвэрлэгдсэн байна. За энийг бол стайгүй хөрхэн дуу моторын юм ингээ урдаа. Бас 2 цилиндртэй хараа. 2 яндантай. Энэ цилиндртэй юм байна. Ийм хөрх юм гарсан байна. Уртлын 2 дугуугаар хөтлөнө. Хойтлын дугуйн энэ байна. За мерзент юм нэлээд хуучирсан. За бараг тооромцны нөрүүл дээр л байх шиг байна да. Ста сонирхолтой гоё юм байж та. Аргагүй л нэг хичүүдийг үзэх хэвээр газар байна да. Ер нь хичүүд гэлтгөө. За энэ гоё өнгийг оруулаад тэр үед бас энэ хараа классик өнгийг оруулж асуугач. Дотор нь юм ногоо арьсаар гадна талаа ингээд бүдүүн ногоон тоёот өнг оруулж ирсэн. Запас дугууны байрлалууд их гоё байгаамаа. За ингээ алтдмал юм юу та. 1913 онд үйлдвэрлэсэн байна. За тэг хамгаалаад доороос нь ингээд данхраадад өгсөн байдгийн байна. Зайн хөөрхөн машин. Тэрэн дагат хөөрхөн машин ч юу гэдэг машин бэ? Baby. Бакеч бэби гэдэг машин маш их. 1913 онд үйлдвэрлэгджээ. За нэг тансаг загвар байна да. 1920 онд үйлдвэрлэгдсэн. 4 запас дугуйгаа эндээ ингээд тавьчихсан. Нилээ найдвартай. Мануэл нь ингээ урдаа. За тэр дотроо бас юм хадгалдаг. Ер нь одооны машинуудаас нэлээд урт машин биш үү. За арьсан ханган гоё суудалтай. Суудлнууд нь их гоё тухтай байжээ. Нэлээд бамгар. За чагнаал нь тэр байна. Энэ юм байна. За энэ дээр бас ачаагаа тавьдаг. Бас хөөх улаан гэрэл асдаг. Их ганган болоод ирж байна да. За энэ загварын үед болохоор 1925 онд үйлдвэрлэгдсэн Minerva гэдэг. Америк хаанхын бэргэнд юм байгаа. За дугуй их гоё та. Майден. Энэ оны надад битсэн байгаа лөө. Юусаалны. За фотог болохоор бас ингэж хийсэн байна хараа. Арай яг ингээд юугүй. Гагнастай үйлдвэрлэж чадаагүй ингэж холбосон баа. За энэ бас үнэхээр тансаг загвар маань бариул.
Одоо буцаад иймэрхүү орчин үеийн машинууд бас гарвал их л сонирхолтой байна да. За чанар хийсэн явд янзын бардак нь цуцаа явтаа, тэр дүүп оруулалтаа, банктай, тэн дээр банкны заалттай. Ийм гоё дүр төрх байна да. За 1928 он. Яа. За ингээл ерөөсө гайхамшигтай юм да. Энэ гоё машиныг харж байна. Нүсэр юм үйлдвэрлэсэн байгаа сте. За 1931 онд Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн гэж байна. 7 тонн 500 ил гинэ. За бараг л тийм байхаар айхтар урт. За запас дугууны байрлалууд ийм гоё байсан байгаа. Өрөвчг нь ийм гоё. Дотор талны арьсан суудалтай тийм цэвэрхэн. Хойтлын заа маш том. За энэ дотор ачаагаа хийгээд явдаг байсан. Хоёр юмтай. За энэ бол бас л гайхамшигтай гоё юм байна. За зарим нь ингээд номертой хатгалсан байгааз. За банкны энд гүүпэрнэнд энэ одоо цэврийн ган гүүпэртэй шүү дээ. $1935 онд үйлдвэрлэгдсэн урталтаа мануал дах юм тэндээ байна. За энэ хараа запас дугуугаа ингээд давхраар нэг хийчихсэн. За ингээ музей гэхтэл одоо хэдэн 100 жилийг ардаар өв соёлыг ингээд хийсэн. Үнэлж одоо баршгүй ийм юм байна да. За энд ирж үзээрэй. Японд ирвэл заавал үзэх юм нэг. За ийм хөөрхөн машин байна. Ийм хөөрхөн машин байна. Ийм хөөрхөн машин байна. Ийм гоё машин байна. За Toyota гэнэ үү? Toyota модель Japan гэнэ. Toyota гэсэн нэртэй орж ирж байна. 1936 онд үйлдвэрлэгдсэн. Их гоё. Тэр үеийн машинууд заавал нэг юм хэлбэртэй байсан бахна. За бүр тансаг загвар байна. За Nissan-ы модель энэ шүү. Японд үйлдвэрлэгдсэн Nissan-ы модель орж ирж байна да. За энэ үйлдвэрлэсэн тэгээд ингээ хөөрхөн бас сэргээж мэдээж музей тавьсан юм чинь бодсон баг л та. За 1938 онд үйлдвэрлэгдсэн. За ачаа юм шиг. Сонирхолтой юм зэ. За би нэг 5X-ээр тавьчихсан байгаа шүү дээ хүмүүсээ. Тэгэхээр машин маань хол харагдаж байгаа, жижиг харагдаж байгаа. 1945 онд үйлдвэрлэгдсэн. 3.3 тонн жинтэй. 66 чинь хэд байдаг лээ. За ийм байна.